Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Жогногийн Бэм сайхан. Үл таних хөвгүүн, богино өвүүлэг. Бүсгүй өглөө ажил руугаа орж явахдаа үүдэнд нь хуванцар тоглоом зарж байхыг зэрвс харжээ. Тэр тоглоом хүүгийнх нь үзэх дуртай One Piece хүүхэлдэйн киноны баатрууд болохыг анзаарсан бүсгүй Татая саатаад Люфи, Санжи хоёрыг авахар сонголоо. Санжиг хүүдээ харин Люфиг гэрт нь хаа нэг ирдэг найзад нь зориулжээ. Цахилгаан шатнаас буусан бүсгүй алган дээрээ зэрэгцүүлэлт тавьсан хоёр тоглоомоо унагчихгүй хичээн болгоомжтой алхасаар өрөөнийхөө хаалгыг онгойлохдоо нэгийг нь алдаж орхив. Харсаар байтал хонглоор өнхрөх тоглоом дээр түүгээр явж таарсан эр бяц гიშгчжээ. Болгоомжтой гэж орилсон бүсгүйн дуу нэгэнд хожимджээ. Сай хэрийн хөл доор уйрмаг болсон Люфи хэвтэж байлаа. Өдийн цайны цаг болоход бүсгүй компьютер онтраагаад хаалгаар гарахаар завдтал гар утсан дуугарав. Хүүгийнхээ дуугаар байхыг хараад бүсгүй инээмсэглэн бушуухан авч хичээлэн тарчихсан уу миний хүү гэлээ. Утасны цаана хүүгийнх нь бус. Сайн байна уу гэх баргил хоолой дуултахад бүсгүй балмагдж. Тэрхэн зуур зүрх нь хүчтэй дэлсэв. Та хэн бэ? Яагаад миний хүүгийн утаснаас ярьж байгаа вүлээ? Хүү маань хаана вэ? Гэж бүсгүй хоолой чичрэх хэрн шаардангуй өнгөөр дуугарвал утасны цаатахэр. Та тайван байгаарай. Миний хэлхийг эхлээд анхааралтай сонс гэд хүн дээр амьсгалахад тэрхүү чимээ бүсгүйн тархийг зүсээд хайчих шиг болж өөрийн мэдлгүй сэтгэлдээ дуу алдан гиншжээ. Эгшин зуурын нам гүн бүсгүйд өчнөөн удчихсан мэт санагдаж тэрүүхэн хооронд зүрхэн зовхчин түг зохилох нь бөмбөр дэлдэх мэт өөрт нь тод сонсогдож байлаа. Би гэмтлийн эмнэлгийн эмч байна. Та яаралтай эмнэлэг дээр ирэх хэрэгтэй. Бүсгүй нүдэнд нулимс мэлтэлцээд иржээ. Алгаараа нулимсаа арчаад миний хүү яасан юм бэ? Зүгээр үздэй гэд эхэр татав. Осолд орсон. Та яаралтай ирэх хэрэгтэй. Яасан гинэ? Хариу хэлэлгүй утас тасрав. Бүсгүй би эрчлэн татаж байгаад тавьсан чавхт шиг чичрэгнэж чэхэнд нь дүүдгих янгонсон чимээ тасралтгүй шуугаад өөрөө ч мэдлгүй хөлн бохирон газар суучихв. Гэнтийн явдалд айж цочирцсноос бүсгүй өмдөндөө шээс алдснаач сөхөөрсөнгүй. Гагц эмчийн хэлсэн осолд орсон гих хоёр хон үг толгойд нь цуурайтаад мэлэрч гүлэрсэн харцанд нь үл итгэсэн нэгдсэн байдал тодорч царай нь цонхижээ. Бүсгүйн үүлгэрсэн ухаан өчүүхэн сэргийхтэй хамт давхын цочоод гартаа тас атгсан утас руугаа харснаа хүүрүүгөө залгавал дуудаад авсангүй. Төөний гараа чичирсээр байхажээ. Тэгмэгц нөхөрлүүгөө залглаа. Байна уу хана гих нөхрийнхөө дууг сонсоод бүсгүй цөрхөрчв. Яасан бэ? Юу болоо? Байна уу? Дуугараач гих эр хүний твцэн дуу утаснаас тасралтгүй хадгаажээ. Нулимсайн залгаад бүсгүй арай гэж үгээ эвлүүлэн. Сая над руу гэмтлийн эмнэлгийн эмч гэд таг болов. Эхэр татах бүгтгэн хоолой дуулдснаа төлөлгүй утасны цаана хүн үгүй мэт чив чимээгүй болчиход нөхөр нь тэсвэртэй хүлээн хүн дээр амьсгаатан байлаа. Гэнэт нусаа шорхийтал татах дуу гарч шуугтнаж байснаа. Тэр эмч хүүгийн маань утаснаас ярьсан. Хүүг минь осолд орсон гэж байна. Яаралтай эргэсэн хэмээн бутанлаа. Бүсгүй дахиад л цөрхөрчв. Утасны цаана хэдэн хором нам гүн болсноо. Би эмнэлэг рүү явлаа. Чи араас такси бариад ир гэх нөхрийнх нь цахирцсан дуу сонсогдоод чимээгүй тасрав. Бүсгүй дин дүн ухаандаа цахилгаан шат хүлээж твчлгүй өндөр өсгөөтэй гартаа бариад явган шатаар уруудан харайлгаснаа юу ч бодож саналгүй замын гол руу гүйж такси зогсоосноо там том санаж байлаа.
Эмнэлгийн үүдэнд эхнэр нөхөр хоёр зэрэг ирээд урд хонглоор санд мэнд гүйсээр сэхэн амьдруулах гэсэн хаягтай шилэн хаалганы өмнө зогсов. Төлөхвөл онгойсонгүй. Цаанаас совлогч ирж ханан дах товчлуур даран хаалга нээвэл үсэн сэгсээж зовхон бүлцэн идэл хавдаад түүний цаанаас ёлтойх ов улаануудээр цоргин ширдэх бүсгүй. Миний хүү хаана вэ гэж хашгицаар хүч түрэн орлоо. Эхнэрээсээ дутхгүй үс зөөсөө царайд өрхтөө ирж бас түүний араас зүтгэх гэд совлогч сандран уучлаарай хүлээж байхгүй юу? Эмч одоохон ирнэ гэсээр тэдний хойноос гүйж замд нь хөндлөсөв. Тэгтэл тэднээс хэдэн алхмын цаана байх өрөөний хаалга дэлгэгдэн туранхай хэр намхан яг л хүүхдэрхүү биетэй эмч гарч ирэв. Бүсгүй эмчийн мөрөн дээгүүр давуулан орон дээр хин нэгнийг цагаан давгаар хуцсныг сэрцсгийн харлаа. Осолд орсон хүүгийн эцэг эхүү гэж эмч намуухан дуугарлаа. Түүний эмгэнэл илэрхийлж байгаа юм шиг хоолой өнгнөөс эхнэр нөхөр хоёр бүр айчхав. Тийм байна. Хүү минь хаана вэ гэж залууг шүдээ хавран нэг л 100 хэлэхэд бүсгүй дагчин чичирч мэгссээр. Хүүтэй минь уулзуулаад өгөөчтэй гэж бахардан дуугарлаа. Уучлаарай гэж эмч түгдэрснээ харцаа буулган толгой гудаагаад халааснаас хүүгийн утсыг гаргаж эцгийнх нь гарт атгуулад бид боломжтой бүх арга хэмжээг авсан боловч даанч амийг нь аварч чадсангүй гэд санаа алдав. Бүсгүйн ам хий ангалзаж тасалдан гавай гаргаснаа гэнэтхэн миний хүү үр минь гэж бахираад нөхрийнхөө ингрээс зуураад авчээ. Миний хүү чинь дэндүү нялх шүү дээ. Яаж байгаа юм бэ гэж бүсгүй орилсоор байлаа. Нөхөр нь эхнэрээ ингэртэй чанга тэврээд чамархаад нойтон хошуугаа наан гингэнэх ажээ. Бүсгүй нөхрийнхөө тэврэлтээс арай гэж салаад эмч рүү давшлан би хүүгээ хармаар байна. Миний хүү хаана вэ гэж цөөрхөрхөд эмч онгорхоо өрөө рүү хужаастай хэвдэх хүү рүү харлаа. Өрөөнд орны дэргэд аль хэдийн очоод зогсчихсон совлогч аажуухан хөдөлгөөнөөр хүүгийн нүрийг бүтээсэн даавууг сөхөхөд эхнэр нөхөр хоёр юу хэлхээ мэдэхгүй хэсэг зур мэлэрчгэв. Орон дээр хазар нүрэн зулгараад хавдаж хөхөрчихсөн царайн танихад бэрхтээ зэрэмдэглэгдсэн хөвгүүн нүд нь хагас анаатай хэвтгэжээ. Бүсгүй бурхан минь гэж дуу алдаад харц бурууллаа. Тэгээд энэ миний хүү биш вэ гэж аяархан шивнэв. Эмч юу гэж уулгамчилснаа наад утас чинь тэгээд хэнийг юм гэд нөхрийнх нь гарт байгаа утас руу занглаа. Энд ч миний хүүгийн утас мөн л дөө. Гэхдээ тэр жаал миний хүү биш вэ. Магадгүй утсыг нь авчихсан байж болох юм гэж эхнэр өөдөө харан залуу бовтнов. Эмч тэр хоёр руу тэнэгэлцсэн байртаа ээлжилж хараад энэ жаалыг хүүхд чинь тэгвэл таньж магадгүй юм. Чадвал та нар ар герт нь хэл дуулахчаарай гэж өгүүллээ. Эмнэлгээс гараад эхнэр нөхөр хоёр хоорондоо үгт сольсонгүй. Урдах замаа ширцээр сэтгэлдээ залбирэн гэр өөдөө яарав. Хаалга түлхүүрдэн сандарсаар орвол хүүн зочны өрөөний буудан дээр гим хийсэн мэт хулганан сууж байлаа. Тэд үгийн солиогүй хүүгээ тэрч аваад үнсэж үлгэж гарчээ. Миний хүү аав ээж хоёроо ямар их айлгав гэж бүсгүй хэлээд нулимстай нүдээ арцснаа дахиад хүүгээ тэрэн үнсэв. Бид азтай ямаа гэж эцэг нь өгүүлээд хүүгийнхээ толгойг үнэрлэхэд хүү уйлчихжээ. Хэдэн мөчийн хойно тэр жаал яасан бол гэж хүүг дуугарахад сая тэд эмнэлгийн орон дээр хэвдэх нас барсан хөвгүүнийг санджээ. Эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ асуусан харцаар ширтлээ. Миний хүүгийн утсыг хэн авсан юм бэ гэж эцгээ дуугарахад хүү нусаа шорхийг татаад манай ангийн жаал тоглоодохыг гээд авсан. Миний урд тоглоомондоо улаарад зам гарч яваад машинд мөргүүлчихсэн. Би айгаад зүгтсэн гэв. Тэгээд нулимстай нүдээ ханцуугаараа шударснаа. Тэр
Зүгээр үздээгээд мэгшлээ. Зүгээрээ жаахан л бэртсэн. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж эцгэн шивнээд хүүгийнхээ зулааг илв. Аав ээж нь мэдсэн болов? Гэрийнхэн дугаар миний утсан дээр байгаа. Лүпигээд хадгалчихсан гэж хүүгээ хэлмэгц. Их нь өглөөний явдлыг санаад давхын цочлоо. Аав нь хэлчихнэ миний хүү. Тэрээр хүүгээ өрөөндөө ор гэж явуулсны хойно. Одоо яах вэ гэж эхнэрээсээ асуулаа. Би хүүгээ алдахын зовлонг биеэрээ мэдэрсэн. Би л лав хэлж чадахгүй, айж байна. Юу гэх чинь бэлээ? Бурхан минь, эмч цагдаа нар яаж энэ үгийг хэлж чаддаг байна? Тэгээд яах юм бэ? Эцэг эх нь хүүхдээ хайж байгаа шүү дээ. Ангийн багш руу нь утаст. Осолд ороод эмнэлэгт байна. Яаралтай эцэг эхтэй нь холбоо барьж мэдэгдгээд хэлчих. Нөхөр нь уцаа аваад хүүгийнхээ ангийн багш руу залгавал холбогдох боломжгүй тул дараа дахин залгана уу гэсэн хариу дуугарав. Нар хэдийн жаргаж орой болсон ч зочны өрөөнд эхнэр нөхөр хоёр гэрлийг часаалгүй, чимээ аниргүй шуугтан суусаар байлаа. Тэгж харанхуйгаас би хүслэнгийн аав байна. Хүүчин гэмтлийн эмнэлэгт байгааг нь та нар яаралтай очих хэрэгтэй гэх бүгдхэн дуу гарлаа. 2019 оны 10 дугаар сарын 15 Шовдор номоос